Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. За зодож эхлэе та гэд хит хурцсах хүчээ одоо ашиглаад энэ орон зайд нь болохоор Скарлеттаас өөр хөдөлж чадах зүйл байхгүй юм байлээ. За тэгээд ард түмнийг шулсны чинь төлөө, дарлуулсан боолуудын өмнөөс, Нанакагийн амьдралаар тоглосны чинь төлөө, за намайг алгах гэсний чинь төлөө. За энийг бол сэтгэлээ сэргээх гээд 5 удаа зохиж байгаамаа. За тэгээд цаг хугацаа буцаад хэвэн болох үед Годвин дээр тэр цохилтууд нь бүгд зэрэг ирээд хан руу шидэгднэ. За эцэслээ хэтрүүлэн ашигласны улмаас үс нь харлаад гар нь мэдээгүй болоод унах үед нь ханхүү Жулиас одоо барьж аваад гарыг нь нэмчилнэ. Ах Нанака бор үст зэрэг орж ирээ. Зүгээр үү Годвин яасан бэ гэхэд хан руу заах үед Годвин алга болчихсон байдаг. Тэгээ Годвин болох дээр буу барьж гарч ирээд үх Скарлетт гэ бууддаг. Ханхүү Жулиас хамгаалаад урд нь ороод буудулчих нь. За Скарлетт маш хурдтайгаар Годвинийг очиж цохиод гэсэн чи Годвин урдаас нь наад цохилч надад үйлчлэхгүй гэсэн чи нэг зүйлт зүүцсэн байдаг. Тэр нь болох тэр хамгаалах шидтэй зүйлт. Тэгээд тийм учраас цохилууд нь ерөөсөө огт нөлөөлөхгүй байсан юм билээ. Скарлетт зүйлтийг нь аваад тэгсэн чи буцаагаад үг гэсэн чи Скарлетт цохилтойгоо хамт зүйлтийг чинь үгүй гээд одоо зүйлтийг нь барьж байгаад нүүрлүү үнэхээр хүчтэй зохио ичтэй. Тэгээд Годвинийг босгож байгаад өшөглөөд алга болгодгоо. За Жулиас ханхүү таны өшөөг авчихлаа сайн яваарай гэж эцсийн үгсээ хэлсэн чинь ханхүү араас би арай ч хөвчээгүй байна гэхэд Скарлетт эргэж харахад ах нь эмд одоо эмчлээд байж исэн мэдэг. За